Аз Европын логистикийн чиг хандлага ба Монголын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг сэдвүүдэд семинарыг зохион байгууллаа. Уг семинарыг барилга хот байгуулалтын яамны хот байгуулалтад газрын харилцааны бодлогыг хэрэгжилтийг зохицуулах хорооны дарга гүн болд өдөрдөн явуулсан. Тус семинараар Аз болон Европын логистикийн чиг хандлага болон олон улсын транзит тээврийг хөгжүүлэх талаар холбогдох албаны мэргэжилтнүүдэд санал бодлого хэлэлцэн танилцуулга хийсэн юм. Манай улс өнгөрсөн жилд Дорноговь аймгийн замын үд сумд бүс нутгийн логистикийн төвтэй болсон энэхүү логистикийн төв ашиглалтад орсноор нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн эргэлтийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, царигийн ялгаатай төмөр замын улсын хэдлийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэж болж байгаа юм. Энэ үйл ажиллагаа бол барилгын яамны техник цаазаа барилгын яамнаас хийж байгаа Японы техник цаазаа хийж байгаа төслийн бүрийн тэгж байгаа семинар. За төсөл нь тээвэр логистиктэй холбоотой үйл ажиллагаа хөгжлийн үндсэн суурь бодлогыг боловсруулах чиглэлээр асуудал тэрнээр бол одоо улсын хөгжлөл ерөөсөө тээврийн хөгжлийн хувьд тодорхойлогддог. Тээвэр логистикийг хөгжүүлснээр бол сарны хөгжил ажуулгын хөгжлөөс одоо сөрөн газрын хөгжлөө бусад зөвлөмж хийх хөгжнө гэж ярьдаг. Транзит тээврийг хөгжүүлснээр Европ Азийн зам тээвэрлэлд Монголын нутгаар дайрч үүнээс улсын төсөвтөд татварын тодорхой орлого бүрдэн нөгөө тээгүүр монголчууд өөрсдийн автомашинаар Оросын холбооны улсын зарим хотууд Бээжингийн гадуур Тянжаны боомт хүртэл чөлөөтэй зорчих боломж нэгдэх юм. Мөн хил орчмын нутаг дэвсгэр ойролцоогоор 50 км-ийн зайд зорчих каргог шилжүүлэн ачихгүйгээр шууд тээвэрлэх боломжтой юм.